Өнөөдрийн хичээлээр бид IELTS аян task 2-1 чухал хэлбэр болох discuss both views эсэг хэрхэн өндөр оноотой бичих тухай дэлгэрэнгүй авч үзнэ. Энэ төрлийн эссений онцлог түүний бүтц, хэлний хэрэглээ, болон алдаагүй бичих тактикуудыг банд 7.5 төвшөнд хүрэх үеэр суралцах болно. Эссений зөв бүтц нь таны эсэг уншихад хялбар, ойлгомжтой болгодог. Эхлэх хэсэгт сэдвийг танилцуулж, хоёр талын үзэл бодлыг товч дурдан эссений зорилгыг тодорхойлно. Дараа нь хоёр үндсэн биеийн хэсэгт тус бүр нэг үзэл бодлыг дэлгэрүүлэн тайлбарлаж, жишээ баримтаар баталгаажуулна. Харин төгсгөлд эсгээ нэгтгэн дүгнэж, өөрийн байр суурийг тэнцвэртэйгээр илэрхийлэх нь зүйтэй. Энэ бүтц нь таны эсийн уялдаа холбоог сайжруулж, fluency and coherence өндөр үнэлүүлэх болно. Хоёр өөр үзэл бодлыг хэлцэх хэсэг бичихэд холбоос үгс болон нийлмэл өгүүлбэрүүдийг зөв ашиглах нь маш чухал. However, nevertheless гэх мэт үгс нь эсрэг тесрэг санааг илэрхийлэхэд тусалдаг бол on the other hand энэ нэг сэдвийн өөр нэг талыг хэлцэхэд тохиромжтой. While эсвэл whereas эхэлсэн нийлмэл өгүүлбэрүүд нь хоёр санааг нэгтэж илүү нарийн төвхтэй бүтцийг ашиглаж буйг харуулна. Эдгээрийг хэрэглэснээр таны эсний grammatical range and accuracy мөн coherence сайжирч өндөр оноо авахд туслана. Академик үгийн сан ашиглах нь таны эсний lexical resource шалгуурыг өндөр үнэлүүлэхэд чухал нөлөөтэй. Proponents, advocates зэрэг үгсээр та нэг талын үзэл бодлыг дэмжигчдийг илэрхийлнэ. Харин critics гэдэг үгээр тухайн үзэл бодлыг шүүмжлэгчдийг илэрхийлэх боломжтой. Counter argument буюу эсрэг аргумент гэдэг үг нь хоёр талын хэлэлцүүлгийг гүнзгийрүүлдэг. Эдгээр үгсийг зөв ашигласнаар таны эсийн илүү мэргэжлийн академик өнгө аястай болж банд 7.5 руу дөхнө. Ихэнх оюутнууд discuss both views эсэг бичихтэй нэг талыг барьсан байр суурь илэрхийлэх алдаа гаргадаг. Жишээ нь I totally agree with this point гэхэн тухайн эсийн зорилго болох хоёр талын үзэл бодлыг хэлцэх гэсэн шаардлагыг зөрчиж байгаа юм. Харин зөв хувилбар нь эхнээсээ хоёр талын үзэл бодлыг тэнцвэртэйгээр дурдж эсийн зорилгыг тодорхойлох ёстой. Ингэснээр та task response болон coherence шалгууруудаар өндөр оноо авах боломжтой болно. Эсний төгсгөлд өөрийн байр суурийг илэрхийлэх нь эсэг илүү төгс болгодог. Гэхдээ үүнийг хийхдээ өмнө нь хэлэлцсэн хоёр талын үзэл бодлыг дүгнж тэнцвэртэй байдлыг хадгалах хэрэгтэй. While acknowledging the merits of both perspectives, I am inclined to believe that гэх мэт хэлхүүд нь таны санааг илүү дипломат байдлаар илэрхийлэхэд туслана. Энэ нь task response шалгуурыг бүрэн хангаж өндөр оноо авахд нөлөөлнө. Одоо нэг дасгал хийцгээе. Some people believe that governments should invest more in public transport, while others argue that individuals should be encouraged to use their own cars. Discuss both views and give your own opinion. Гэсэн сэдвтээ эссений даалгаврыг хэрхэн шийдвэрлэх вэ? А. Зөвхөн нийтийн тээврийн ашиг тусыг хэлцэх үү? Б. Хоёр талын үзэл бодлыг тэнцвэртэй хэлэлцээд дараа нь өөрийн байр суурийг илэрхийлэх үү? Эсвэл С. Эсний туршид нэг талыг баримтлах уу? Зөв хариулт бол Б. Хоёр талын үзэл бодлыг тэнцвэртэйгээр хэлэлцэж, төгсгөлд өөрийн байр суурийг илэрхийлэх нь task response шалгуурыг бүрэн хангана. Эсийн эхлэл ба төгсгөл нь таны эсийн чанарыг тодорхойлдог. Эхлэх хэсэгт сэдвийг танилцуулж, хоёр талын үзэл бодлыг товч дурдаад эсийн зорилгыг тодорхойлно. Энэ нь уншигчид таныг юу хэлэлцэх гэж байгааг ойлгоход туслана. Харин төгсгөлд үндсэн санаануудыг нэгтгэн дүгнж, өөрийн байр суурийг хэд нэг талыг барилгүйгээр тэнцвэртэйгээр илэрхийлнэ. Энэ нь coherence болон task response шалгуурыг өндөр үнэлүүлж таныг банд 7.5 оноонд хүргэх гол хүчин зүйл юм. Баяртай.